Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан хэрхэмний хуваар тайлгнах. Үе. Бичлэгтэй тавтай морид аж ахуйн нэгж хэлбэршүүлсэн горимж шилжээд хэрхэн тайлангаа гаргах вэ талаар тайлбарлаж өгөх болно. Аж ахуйн нэгж жилийн 0-300 сая ийм борлуулалтын орлоготой байх юм бол ашигын 1% тайлгнадаг. За хэлбэршүүлсэн горим бол 50 сая төгрөгнөөс доош борлуулалтын орлоготой байх юм бол 1% тайлгнах эрх үүсгэе. За энэ хоёрын ялгаа нь юу юм бэ гэвэл бид нар 0-300 саяын борлуулалттай байх юм бол жилд 2 удаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан өгдөг. За хэлбэршүүлсэн горимж шилжснээр бид нар 2 удаа аж ахуйн нэгжийн тайлан биш жилд 1 аж ахуйн нэгжийн тайлан илгэнэ гэсэн үг. Хэлбэршүүлсэн горимоор тайлан гаргахын давуу тал нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг жилд 1 удаа тайлан гаргана. Татвар ногдох орлогоос 1%-аар татвар ногдуулнаа. Бид нэр хэлбэршүүлсэн горимоор тайлангаа гаргаж байгаа учраас зарлаа нотлох шаардлагагүй тайлангаа гаргахад амар хэлбэрхэн болно гэсэн үг. За хэлбэршүүлсэн горимд өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50 саяас доош нөөц суудхан төлөгч биш өмнөх оны татварын тайлан баталгаажсан бол хэлбэршүүлсэн горимоор тайлангаа гаргаж ашиглах боломжтой болдгоо. За биднэрт ашиглах боломжгүй хэдэн заалт байдаг. За ашигт мал цацраг итвэхт ашигт малтагдлыг хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтуурлах ундаа үйлдвэрлэх, импортлох, тамхины ургамал, тарих, үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатхууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах, мөн нөөц судхан төлөгч бол хэлбэршүүлсэн горимд ашиглах боломжгүй болдгоо. Анхаарах ёстой зүйл байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд хөнгөлөлт, чөлөөлтөнд хамрагдах боломжгүй гэдэг залтыг бид нар маш сайн анхаарах хэрэгтэй байдаг. За бид нар хэлбэршүүлсэн горимж шилжихийн тулд тухайн жилийн 3 дугаар улирал буюу 9 сарын 30-ны дотор заавал хэлбэршүүлсэн горимын хүсэлтэд өгсөн байх шаардлагатай. Хүсэлтийг хэрхэн яаж өгөх вэ гэдгийг тайлбарлаад өгье. За татврынхаа сайт руу нэвтэрч ороод хүсэлт хэсэг дээр очиод хүсэлт гаргах. За татврын тайлантай холбоотой гэж дараад хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлт гэд байгаа. За миний түрүүчийн тайлбарлаж өгсөн хэлбэршүүлсэн горимд ашиглах боломжгүй заалтуудыг тайлбарлаж өгсөн. За энэ заалтуудыг хэлбэршүүлсэн горимд бүртгэгдсэний дараагаар нөхцөлийг нь хангах юм бол энэ өдрөөс эхлээд хэлбэршүүлсэн горимоос хасагдана гэсэн үг. Хасагдахыг зөвшөөрч байна уу гэд бид нар зөвшөөрч ингээд чеклж өгнө. За энэ шараар бичсэн хэсгийг бид нар маш сайн уншиж танилцах хэрэгтэй. Бид нарт анхааруулж өгсөн байна гэсэн. Аж ахуйн нэгжийн тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу тусгай хувь хэмжээгээр албан татвар ногдох орлого олсон бол хэлбэршүүлсэн горимд ашиглан тайлгнахгүй. За хоёрт хэлбэршүүлсэн горимд ашиглан тайлгнах үед аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татварын хөнгөлөлт чөлөөлт эдлэхгүй. За жишээ нь орон сууц болон сургалтын төлбөр гэх мэт бид нэр хэлбэршүүлсэн горимоор тайлан илгээж байгаа нөхцөлд ямар нэгэн хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагдах боломжгүй байдаг. Дүүргээ сонгож өгөөд хороогоо сонгож өгнө. Үйл ажиллагааны чиглэлийг сонгож өгөөд үйл ажиллагаа явуулдаг тоот хаягаа сонгож өгнө. За бид нар тайлбараа бичиж өгсөний дараагаар хавсралт хэсэг дээр бид нар өөрийн компаниа 50 сая хүрээгүй гэдгийг нотлох баримтаа хавсаргаж өгнө гэсэн үг. За ингээд тоон гарын үсгээрээ илгээчихнэ. Хэлбэршүүлсэн горим маань зөвшөөрсөн төлөвтэй болоод бидний жилд 2 удаа аж ахуйн нэгжийн тайлан үүсч гарч ирдэг байсан бол жилд 1 удаа жилийн эцсээр тайлан хугацааныхаа үеэр гарч ирнэ гэсэн үг.